ингээ 9 хугацаагаа ингээ нэгсээр хагаад наад цаанаас нэгсээр хагаад гээд өөрийнхөө дурын хэмжээнд хүргэсэн. Одоо энд нэг юм бомбор хээнүүдийг гаргахыг бол тэгээд яаж ингэж өсгөгдөх байгаа. За чигээ. Ингээд дөрөв хугацаа ер нь бол дунд талд нь л гэсэн. Яг 9 ч юм одоо нэг л байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр нэг хугацаа нэмж аваад дахиад нэг хугацаа нэмж аваад тэгээд ингээд тэмдгээ тавина. За тэгээ одоо энэ чинь нэг байсан манай 3 хугацаа болчихлоо шүү дээ тий. За тэгээ энэ захад үлдчихэж байгаа 4 одоо тэмдэг тавьсны гадна талууд энэ ирмэг болж явдаг. Тэгээ энэ хоёрын хооронд ингээд өсгөөд нэмээд явна гэсэн үг. За хэрхэн нэмэх тухай одоо заачгээ. 3 4 энэ бол захах ерөөсөө хөдөлгөхгүй. За энд одоо дахиад эргээд ирэхдээ дахиад нэг нэмнэ. Энэ маань бол гадна тал болж байгаа учраас талаас нь аваад энийг зөв талаас нь энэ хоёр хугацааныхаа хооронд дур нь оруулаад буцаагаад энэ хугацааныхаа дундуур оруулаад гээд зүг ороод ингээ гаргаад ирнэ. За энийгээ бол одоо цаа талаас нь аваад тэгээд дахиад нэг хугацаа ингээ нээвэ. Тэгээд за одоо энэ бол өнгөн тал, ийм өнгөн тал биш, энэ аль тал нь бол гарч ирж байгаа аль тал нь ингэж гардаг. За энийг нэхэхийн тулд бид нэр одоо эхнийхээ ингээд энийг зөв талаас нь аваад за энэ түрүүний нэг огцон дундуур оруулаад авсан чинь хоёр болсон байгаа. Энийг нэгтгээд ингээд цааш нь харуулаад аваа. За ингээд цаашаа гээд цаашаа. За энд одоо нөгөө бөмбөр нэг юу чинь эхний маань ингээ гарч ирж байна. За ингээ цааш нь хэд яваад үзүүлье. Энэ одоо энэ хоёр тэмдэг тавьсныхаа хооронд л нэмээд явна гэсэн. За одоо энд өнгөн талдаа ер нь өнгөн талдаа гарч ирэх болгонд л хоёр талдаа нэг хугацаа нэмээд явна гэж ойлгох хэрэгтэй эхний ээлжинд. Ингэчлээ. За одоо энийга төрөвчих шиг аавна. Энд нэгийг нэмчихэд энд нөгөө хоёр ийм хугацааныхаа хооронд дур нь оруулаад нааш нь татаж гаргаж ирээд дахиад энэ хугацаанд дотроо оруулаад нааш нь гаргаж ирээ ингээ хоёр болгоно гэсэн үг шүү. За энийга цааш нь ингээд нэглээ. Энийгээ болохоор зэрэг хүн адилхан ингэж гаргаж ирээд дахиад энэ дундуура нааш нь татаж гаргаж ирээд энийг адилхан нэг гээд нэгээс нэгийг нь ороогоод нэг одоо тэгээд нэг хугацаагаа нэмж хөр гэсэн үг. Тэгээд нэг захихаа дөрөв. За тэгэхээр зэрэг одоо харагдаж байгаа хэ энэ бомбигээд гараад ирж шээ. Бомбигээд гараад ирж байгаа энэ маань энэ гэсэн үг шүү. Энэ үеижсэн ингэж хоёр болж гарч ирээд дараагийнхаа ээлж нэгээд дөрв болоод
Ингээл яваад байна гэсэн. Энэ захыг ерөөсөө буруу авч болохгүй. Тэгэх юм бол зах нь одоо их арцгар муухай гарна. Яг л жигтгэн гарахад тулд энэ захыг маш зөв авах хэрэгтэй. Захын хоёр хугацааг анхлан сурч байгаа хүмүүстүүд энэ маш их чухал байдаг. За ингээ ард талдаа гарч ирж байгаа учраас энэ тул ерөөсөө нэмэхгүй. Нэмэх юм байхгүй. Гэт энийгээ зөв талаас нь авлаа. Энэ нөгөө бөмбөр энийг цааш нь ингэж авлаа. Энэ маань зүгээр нааш нь авлаа. Энэ ч нөгөө бөмбөр учраас наанаас нь ингээ цааш нь авлаа. Бөмбөрхөө гаргахдаа буруу талаас нь болохоор дандаа буруу аваад зөв талаас нь болохоор нөгөө ороож аваад гаргана гэсэн үг шүү дээ. Энд нэг мартчих болохгүй юм бол энэ өнгөн талдаа гарч ирэхдээ нөгөө хугацаагаа нэмэх, нөгөө тал руугаа гарч ирэх хугацаагаа хасах ийм хоёр үйлдэл байгаа. За одоо ингээд гараад ирсэн байна. Одоо өнгөн тал учраас нэгийг нэмлээ. Тэгээд энэ маань буруу авна. Энэ зөв буруу гаргалаа. Буруу авлаа. Зөв талаас нь буруу гаргалаа. Бүр хэмээн учраас ингэж хоёрыг давхар. Бүр хэмээн хоёр хугацаа талцаагаа хоёрыг давхар гэсэн. There's amazing possibilities on the different cultural websites. За одоо ингээ харъя. Ерөнхийдөө ингээ хэмээн гараад ирсэн харагдаж байгаа биз. 3 хэрэг 3 гарсан биз. Одоо дахиад нэг нэмэхэд энд дахиад нэг гарч ирнэ. Гэх мэтлэн ингээд ингэж явсаар хагаад бид нар ингээд би 11-ийн игнээ болгосон байгаа энэ хүртэл. Энэ хүртэл. За ингээ 11-ийн игнээ болгочингуудаа энэ дээр аваад харагдаж байна. За ингээ 11-ийн игнээ боллоо. 11 дахь игнэгээ одоо энэ голынхаа игнээс 1 2 3 4 5 за энээсээ 1 2 3 4 5 гэдэг ингээд бүгд 11 игнэ болж байгаа. За ингээ 11 игнэ болгонгуудаа нэмэхгүйгээр шууд ингээд ямар ч гогцоо нэмэхгүйгээр шууд явсаар хагаад одоо ийм хэмжээнд хүргэнэ. Өөрийнхөө л одоо хийх гэж байгаа хэмжээнд тийм. Би бол ингээд нэг 22 20 хүрч. Ер нь бол толгой хэмжээ чинь үлээ батгааны хэмжээ чинь 56 58 тийм. Тэгэл тийм хэмжээний талд хүргэнэ гэсэн энэ хүртэлнийхээ. Тэгээд нөгөө тал руу мөн адилхан ихэж явсаар хагаад одоо энэ богсох хэмжээнд хүрнэ шүү дээ. Энэ хасах хэмжээнд хүрнэ. Тэгээд хасаад тэгээд цэст нь бас адилхан эхлэх шиг ингэж 9 хугацаагаа 4 см 5 см нэхэд тэгээ хооронд нь ингээд залгаад болгоо ичдэг. За одоо би та нарт яаж хасах тухай бол оруулж өгье. Энийг би зөвхөн
гээд дөрөвний хугацаагаа аваад тэгээд одоо хасна гэхэд ингээд захын хоёроо давхар энэ чинь наашаа зөв хэрэглэтэйгаас тэгвэл энийгээ захын хоёрыгаа ингэж аваад энийг мөн адилхан ижлэр нь ингэж бүр болгож нэхэл ингэж нэхэл одоо энэ хоёрыгаа хамтдаа гэсэн. Тэгээд ерөөсө захын хоёрын хамтдан тэгж өнгөн талаасаа нэхэхдээ хамтдаа одоо дандаа өнгөн талаас нь хэсэгтээ хасаад явна гэсэн. Тэгээс үлд нь бол энэнтэйг адилхан ингэж нэхэд энэ хоёрын хооронд нь холбоод ойчихно. Ингээд та нар өвөл хавартаа бол алчуурч болдог, малгайч болдог. Одоо ямар ч юугаар бол хэрглэж болдог. Бас авч явахад авсаархан ийм толгойн гоёдыг хийж зүгээрээ баяр амжилт хүсье.